Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөр хангаа, Баян хонгорт ерөнхийлөгч хүрэл сүхийн квотоор нэр дэвшгээр горилж буй Балан хамгаалахын сайд Гүрстийн сайхан баярыг онцолж байна. Тэр Архангай аймагт нэр дэвших бэлтгэлээ Эрдэнэс базааж эхэлсэн ч энэ удаагийн сонгуулиас эхлэн горилогчид томсгосон тойрогт хүч үзэх шаардлагатай болсон нь дэслэгч генералыг баггүй сандрагсан гэх юм билээ. Сайд, дэд сайд гишүүд жирийн горилогчдыг бодвол тайлангаа тавих, хурал зохион байгуулах зэргээр өөрөөсөө мөнгө гарахгүй төсвийн мөнгөөр тойргийнхонтойгоо уулзалт хийх даваа талтай. Тиймээс сайхан баяр сайд горилж буй тойргийнхонтойгоо уулзаар л явна. Эрхэм сайдтан Монгол улсын зэвсэгт хүчнийг сурталчлах нэрээр бидний бахархал төслийг өнгөрсөн намар Архангай аймагт зохион байгуулж сонгуулийнхаа сурталчилгааны нээлтийг албан бусаар хийчихсэн. За тэгээд сайдыгаа гишүүн болгохын төлөө Батлан хамгаалахын салбарынхан өнгөрсөн жил Архангай аймагт зуссан гэд хэлчихэд нэг их хол зүрхгүй болов. Цэргийн төв эмнэлгийнхэн, цэргийн төв архивийнхэн, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, тусгай тасгийнхэн, цэргийн дуу бүжгийн чуулганхан, хүндэт харуулууд, Батлан хамгаалах салбраас төрсэн алдартнууд, дарга нар гээд бүгд л эрвийхээрээ зүтгэж бүхэл авьяасаа гаргасандаа хөөрхий. Бүх цэргийн наадамч Архангайд л болсон. Тэрч бүхэл Архангайд барилгын цэргийн 342 дугаар ангийг байгуулсан гэд бодолтой. Бярта гэхэд дэндүү Бярта сайдтаа. Цэргийн анд хүрэл сүхийгээ ерөнхий сайд болох засагт орсон ч огцорхот нь бярдаж үлдээд оюун эрдэнийн засгийн газарт үргэлжлүүлж сайдаар ажилласан. Түүнийг сайдаар ажилласан энэ 4 жилийн хугацаанд 15 цэрэг зүй бусаар амиа алдсан ч Бярдаад л өнгөрсөн. Өвлжилт хүндрэхэд цэргийн ангийн машин техник хүн хүчийг тойрогтой Бярдаад л ажилуулсан гэхээр тэр энэ засгийн газрын хамгийн Бярта сайд бололтой. Бригадын генерал байхдаа хошууч генерал цолыг алгасаад дэслэгч генерал цолыг бярдаж авсан шигэ улсын хурлд нэр дэвших квотооч нэг их төвгүй ерөнхийлөгч найзынхаа ачаар авчихсан нэгэн. Архангай аймгийн Жаргалант сумын угшилтаа тэрбээр Архангайхныг шалав нортол нь усалчихсан учраас одоо Өвөр хангаа, Баян хонгорынхны саналыг авахаар тэднээс сонгогдсон гишүүдээр өөрийгөө магтуулсан шигэ уулзалтуудаа хийж явна.